За сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Мөнх эрдэнэ отхон жаргал гэдэг. Би хуваараа төмөр үйц болон металл боловсролтын чиглэлээр ажилладаг. Өмнө говь амгаас зохион байгуулагддаг өсөлттэй өмнө говь хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдж байгаа гарааны бизнесийг дэмжих төсөлд мал аж ахуйн болон хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл зохион бүтээх чиглэлийн төсөл бичиж орж байгаа. Энэ хөдөлгөөний бүтээгдэхүүн үйлдвэрлэл Өмнө говь аймагт байхгүйгээс Улаанбаатар хот болон Бүгд найрамдах Хятад ард улсаас худалдан авч импортлон хэрэглэдэг нь тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ажиллаж амьдардаг иргэдэд маань шаардлагагүй тээврийн болон бусад зардлууд төлөх үндэс болж байгаа энэхүү төслийг санаачлах шалтгаан болсон. За би энэхүү төсөлтөө шалгарснаар төслийн санхүүжилтээр тоног төхөөрөмж болон үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Өмнө говь аймагтаа шаардлагагүй нэмийн өртөг төлөх болон залуучуудаа дэмжиж ажлын байраар хангахад зорж байгаа. Бид бүхэн Өмнө говь аймагтаа үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг Өмнө говь аймагтаа нийлүүлэн ханган нийлүүлэхээр зорж ажиллаж байна. Та бүхнийг бидэнтэй хамтран ажиллаж дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа.